Дэлхийн банк Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд Говьсөнбөр аймагт хэрэгжиж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийгч орхигдуулахгүй байх нь төсөл 2017 оны 1-р сараас эхлэн хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн хүрээнд Говьсөнбөр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн эмч, эмнэлгийн мэрэгжилтний цаг ашиглалт үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасагт үе шаттайгаар үнэлгээний ажил хийгдэж, сүүлийн шатны үнэлгээ 2017 оны 7 дугаар сарын 24-өөс 8 дугаар сарын 1-ний өдөр хүртэл явагдах бөгөөд иргэдээс үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааг иргэний нийгмийн байгууллагууд авч ажиллаж байна. Амбулаторт үзлэг явуулж байгаа кабинетэд ажиллаж байгаа эмч нарын цаг ашиглалт, үзэлгээний чанар, зөвлөгөө өгч байгаа байдал дээр бас судалгаа авсан. Энэ тал дээр бас эмч нар маань бас ажил зохион байгуулж ажлаа сайжруулах тал дээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ төслийн хүрээнд бид нэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр одоо шинээр хэрэгжүүлж эхлээд байгаа энэ захин бүртгэлийн үйл ажиллагаан дээр бол нэлээд анхаарал тавин ажиллаж байна. Тэгээд ард иргэд маань энэ захин бүртгэлийн үйл ажиллагаанд бол нэлээд их шүүмжлэлтэй бас янз бүрийн одоо санал гомдолтой байгаа нь бол судалгаагаар харагдсан. Шинээр эхэлж байгаа зүйл болгон бол янз бүрийн одоо асуудалтай тулгардаг. Бид нэр захин бүртгэлийн журмыг аймгийн нэгдсэн эмнэлгийнхээ захиргаатай бас хамтран журмыг шинжилэн одоо баталж үйл ажиллагаанд нь одоо хэрэгжүүлэн хэвшүүлэх дарга хэмжээг ингээд аваа явж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг маань нийтдээ бол 133 орон тоотой ажилладаг. За олон эмч нар давхар эмчийн үүргийг гүйцэтгэж ажиллаж байна. Ачаалал маш ихтэй байна. Мөн дунд мэрэгчлэлтэнгүү дасгийн одоо ахлах сувилагч нар зэрэг одоо хүмүүс нэлээд ачаалттай ажилладаг. Хүн хүч одоо хүрэлцээ муутай юм байна. Монгол улсын стандартын дагуу бол 2-р шатлалын эмчилгээ үйлчилгээг бол аймгийн нэгдсэн эмнэлэг маань үзүүлж явах ёстой ард иргэдтэй. Мөн энэхүү төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн аймгийн нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа эмч, сувилагчийн орон тоог нэмэгдүүлэхийг хүссэн иргэдийн гарын үсгийг цуглуулж эрүүл мэндийн яамд хүргүүлэхээр ажиллаж байна. Энэ стандартад тохирсон үйлчилгээг үзүүлэхийн тулд аймгийн нэгдсэн эмнэлэг маань бүхий л хүчээрээ хүний нөөцөөр бол ингэж ажиллаж байгаа. Даруй одоо 41 эмчээр дутуу орон тоотой ажиллаж байна. Ийм учраас төслийн багийнхан авсан судалгаан дээр үндэслэн ард иргэдээс ирсэн судалгаан дээр бол хүрэлцээ муутайгаас болоод эмчилгээ үйлчилгээ дутуу авах, чирэгдэл ихтэй байх, Улаанбаатар хот руу их явах, мөн эмч эмнэлгийн мэрэгчлэлтэнгүүдийн зан харилцаа хандлага бол үүнтэй бас холбоотойгоор доголдолтой байх гэдэг энэ судалгааг гаргаж ирсэн байгаа. Тийм учраас төслийн хүрээнд нэн шаардлагатай байгаа гэмтэл, нярай, хавдар, зүрх судасны эмчийн одоо орон тоог эх оноос одоо баталж өгөөч гэсэн энэ хүсэлтийг гаргахын тулд аймгийн нийт ард иргэдээс одоо дэмжсэн гарын үсэг авах энэ үйл ажиллагааг төслийн багийнхан одоо зохион байгуулад ингээд эхнээсээ явагдаж байна. Говьсөнбөр аймгийн татварын хилцээс дараах мэдээллийг хүргэж байгаа юм а. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын төсвийн орлогын төлөвлөгөө 794 сая 548 мянган төгрөг, гүйцэтгэл 1 тэрбум 678 сая 895 мянган төгрөг, биелэлт 211.3%-тай явагдаж байна. Аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 2 тэрбум 250 сая 494.4 мянган төгрөг, гүйцэтгэл 2 тэрбум 750 сая 776.4 мянган төгрөг, биелэлт 109.3%-тай явагдаж байна. Тэгвэл сумын төсвийн орлогын төлөвлөгөө 142 сая 664 мянган төгрөг, гүйцэтгэл 158 сая 429.9 мянган төгрөг, биелэлт 111.1%-тай явагдаж байна. Нийт 3 тэрбум 457 сая 706.4 мянган төгрөг, гүйцэтгэл 4 тэрбум 592 сая 305.7 мянган төгрөг, гүйцэтгэлийн хувь 132.8%-тай явагдаж байгаа юм а. Манай татварын хэлцээс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон зохион байгуулж байгаа мэдээлэл сурталчилгааны хүрээнд хийсэн ажлын талаар товчхон мэдээлэл өгье. Татварын хэлц бол энэ жил татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан мэдээлэл сурталчилгааны ажлуудыг шинэлэг олон нийтэд чиглэсэн
хэлбэрээр явуулахыг зорж ажиллаж байгаа. Татварын ерхий газраас олон улсын валютын сантай хамтран татварын удирдлагын үйл ажиллагаа чадварыг бэхжүүлэх техникийн тусалцааны төслийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Энэ маань бол сегментийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа буюу татвар төлөгчдийг сегментээр ангилан сегментийн стратегийг хэрэгжүүлэх зорилт хэрэгжиж байгаа гэсэн үг юм аа. Татварын хэлцээс 2017 оны эхний хагас жилийн байдлаар 31 удаагийн сургалтанд 42 татвар төлөгч аж ахуй нэгж нийт 1047 иргэнийг хамруулсан сургалт зохион байгуулж ажилласан байна. За мэдээлэл зөвлөгөө мөн сурчлагын хүрээнд нэг шинэлэг ажиллавал нэг асуулт нэг хариулт гормыг хэрэгжүүлж тухайн асуулт хариултыгаа эмгэгтгэн очир мөнх хайрхан компани 15 такси хот хооронд үйлчилж явдаг. Энэ таксинуудад үйлчлүүлэгч иргэдэд зориулаад нэг асуулт нэг хариулт болон бусад татварын хууль тогтоомжтой холбоотой татварын хэлцээ үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хүргэх юм байнгын брошюр байрлуулж ажиллаж байгаа. Энэ маань бас олон хүмүүст хүрэх шинэлэг ажил болсон болов уу гэж бодож байна. За мөн манай хэлцээ сар болгон нэг ураа дэвшүүлж тэр хүрээндээ тухайн сарынхаа урайны агуулгад нийцсэн мэдээлэл сурчлагын ажлыг зохион байгуулдаг байгаа. Тухайлбал 1-р сард хувийн орлогын албан татварын хуулиа хэрэгжүүлээ. Сар болгон сургууль сурчлагын мэдээллийг зохион байгуулсан. 2-р сарыг танд туслын нөөтийн хуулиа хэрэгжүүлээ сар болгож, 3 сарыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах сар болгосон. За 4 сарыг автоэвэр өөрөө явж хуулиа хэрэгжүүлээ сар, 5 сарыг татвар төлөгч танд баярлалаа сар, 6 сарыг татвар төлөгчөө сонсон сар, 7 сарыг татварын хяналт шалгалтын үйл ажиллагааг сурталчлаа сар, 8 сарыг татвараа зөв ногдуулж тайлаглаа гэх мэт ураа дэвшүүлж тодорхой сар болгон үүндээ нийцсэн мэдээлэл сургалт сурчлагыг явуулж хэвшсэн байгаа. Бид энэ мэдээлэл сурчлагын ажлын хүрээнд шинэлэг ажлууд мөн хийсэн. Тухайлбал тоодоо хүүгээд комикс ном гаргасан байгаа. Энэ маань сургуулийн өмнөх боловсрал насныхан болон ерхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан татварын тухай ойлголтыг сурталчилсан ийм сайхан комикс ном гаргасан байгаа. За мөн бид ирээдүйн татвар төлөгч гээд ерхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд ааст тэмцээн зохион байгуулсан байгаа. За мөн нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиа хэрэгжүүлэх хүрээнд төлбөрийн баримт хэвлэдэг тоног төхөөрөмж үзэсгэлэн худалдааг аймагтаа анх удаа зохион байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд 15 татвар төлөгч маань төлбөрийн баримт хэвлэх боломжтой болж Монгол такс компани буюу компани захирал мэргэсэн зөвлөх тунгаламаа багшаас татварын хууль тогтоомжийн талаарх мэдээлэл зөвлөгөө авсан ийм сайхан үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан байгаа. Урлагаар дамжуулж татварын боловсрал олгох ийм зорилт тавиад шүлгийн уралдаан зарласан. Энэ уралдаанд маань 10 гаруй яруу найрагчид оролцсон. Үүнийгээ мөн шүлгийн дээжс нэртэйгээр эмхтгэл болгон татвар төлөгчдөд бас сурталчилсан байгаа. За нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хүрээнд зохион байгуулагддаг суглааны тохирлоор манай аймгийн хэмжээнд нийт 7 удаагийн 2017 оноос хойш зохион байгуулагдсан 7 удаагийн суглаанд нийт 607 иргэн хонжуур хожсон байгаа. За үүнээс 6 иргэн бол 500 мянган төгрөг үлдсэн. 601 иргэн маань 20-100 мянган төгрөгийн хонжуур хоцсон дүнтэй байгаа. Энэ маань бусад аймагуудтай харьцуулахад бас харьцангуй өндөр үзүүлэлт гэж бид үзэж байгаа. За хамгийн сүүлийн суглааны тохирлоор Сүмбэр сумын иргэн Мөнхбат, Шивээгов сумын иргэн Эрдэнэ туяа нар 500 мянган төгрөг хожоод хонжуураа байгаа. Онцгой албан татварын хуулийн хэрэгжилтийн хүрээнд аймаг сумын хэмжээнд цогтууруулах ундаа, тамхины жижиглэн болон бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 27 аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж, шалгалтын явцад онцгой албан татварын тэмдэгтийг шалгахад нутаг, галт ус, Френц зэрэг арх
Порта, тансаг, хадагтай зэрэг дарсууд стандартын дагуу биш байсан тул 6 аж ахуй нэгжийн 104 ширхэг 635 мянган төгрөгийн арх дарсыг битүүмжлээд байгаа юм а. Хуучин онцгой албан татварын тэмдэгтийг шалган дотоодын үйлдвэрийн 3 аж ахуй нэгжийн 9 нэр төрлийн 106 ширхэг 1,142,500 төгрөгийн үн бүхий арх, импортын 5 нэр төрлийн 20 ширхэг 803 мянган төгрөгийн вискийг шалгасан байна. За ингээд татварын хэлцээхэн мэдээлэл сурталчилгаа үйлчилгээний талаар товчхон мэдээлэл өглөө. Ингээд та бүхэн татварын хуулитай тогтоомжтой холбоотой мэдээллийг хэлцээний байран дээр болон манай вебсайт шинжлэгдсэн байгаа www.govsumber.imta.gov.cg гэж шинжлэгдсэн байгаа. Эндээс авах бүрэн боломжтой. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.